Ус бол иргэдийн өдөр тутмын хэрэглээ. Тиймээс усны төлбөр төлөх нь бидний үүрэг. Усны төлбөрөөр цаг тухайд нь төлснөөр ус хангамжийн системийн найдвартай үйл ажиллагаа хангагддаг юм байна. Цаашлаад төлөвлөгөөт засвар үйлчлэгээ цаг тухай бүрд нь хийгдэж, эрсдэл доголдолгүй найдвартай үйлчлэгийг авах боломж бүрддэг. Гэтэл энэ үүргийн ухамсарлахгүй айл өрхүүд цөөнгүй байгаа талаар албаны байгууллагаас онцолж байна. Төлөөгүй тохиолдолд шууд хаагддаг төлбөр хураамжийг иргэд сар бүр төлөх хугацаа дуусахаас өмнө төлдгөө. Гэтэл усныг хязгаарлагдгүй учраас усны төлбөрөө санаатай болон санамсаргүйгээр хойшлуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Олон айл усны төлбөрөө төлөөгүй тохиолдолд таны гэрт очиж байгаа усны үйлчилгээ хязгаарлагдаж, ус хангамжийн системийн найдвартай үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсдэг. Иймээс энэ асуудлыг иргэн бүр ойлгож ухамсарлах шаардлагатай байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Усыг хүргэн гэдэг бол маш их зардал гардаг. Та бүхэн мэдж байгаа одоо ялангуяа зах зээл дээр одоо юмны үн ямар их нэмэгдэж байгаа вэ? Гэтэл өнөөдөр 1 литр ус 1 төгрөг 34 мөнгө байх жишээний Улаанбаатар хотод энэ ус тасруул яах вэ? Бид нар өнөөдөр амьдрал зогсно. Хэдий бид нар мэргэжлийн инженерингийн компани. Ер нь бол бид нар инженеруудын энэ засварчдын нуруунд дээр бидний бүх ажил үйлчилгээ явдаг. Эднэрийн чинь цалин хангамж, бэлэн байдалд байлгах, тоног төхөөрөмжийн одоо аюулгүй ажиллагаа гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ одоо алдагдахад хүрч байна. Ер нь бол гар утас эрчим хүч дулааны төлбөрт төлж байгаа мөнгөн дүнтэй харьцуулахад нэг өрхийн усны үн харьцангуй хямд байдаг. Усны төлбөрөө сар бүр тогтмол төлснөөр гинтийн эрсдэл үүсэх тохиолдлыг бууруулах боломжтой. Тиймээс хэрэглэгчид усны төлбөрөө цаг тухай бүрт төлөх үүргээ ухамсарлаж болцошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатай байна. За мөн нийслэлийн орон сууцны 53% орчим хувьд хувийн хвшлийн конторууд, 47% орон сууц нийтийн аж ахуй удирдах газар үйлчилж байна. Эдгээр контор аж ахуй нэгжүүд ослын дуудлага, ус алдалт, дулааны доголдолд иргэдэд төргөн шуурхай үйлчлэгээ хүргэхийг зорин ажиллаж байна.